За 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч Нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Энэ нь өөрөө Монгол Улсын хувьд байгаль их дэлхийн тэнцвэрт байдлыг бий болгоход хамгийн чухал дэлхийд даяар бас өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм чухал шийдвэр болсон. Байгаль орчны салбар хот хөдөөгөө сэргэж эхэлсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд. За олон газрыг хамгаалтанд авч тусгай олон бүсүүдийг бий болгосон. Энэ нь өөрөө нийслэлийн түвшинд ч тэр, засгийн газрын түвшинд ч тэр, улсын их хурлын түвшинд ч тэр хийгдсэн юм бодиттой ажлууд. 21 аймаг 9 дүүрэгт цэцэрлэг түрээлэнтэй болох ногоон байгууламжийг хөгжүүлэх энэ бодлого руу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр алсын араа 2050, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр шин сэргэлтийн бодлого, за мөн нийслэлийн бодлогын бүх баримт бичигт тусгаж өгсөн. Зорилт маш тодорхой олж өгсөн. За өнөөдөр бидний хилцэж байгаа асуудал буюу үндэсний цэцэрлэг түрээлэнгийн нийт 973 га талбайгаас бид нар өнөөдөр 96 га талбайг нь тасаж авах гэж байна. За энэ байгууллагын удирдлагаар ажиллаж исэн үний хувьд энэ газрын ач холбогдлыг, энэ газар доор юу байгааг мэддэг хүний хувьд энэ дээр бол эсрэг байр суурьтай байгаагаа би хорооны урал дээр ч хэлсэн, бүлгийн урал дээр ч хэлсэн. Энэ бол миний байр суурь. Ягаад гэвэл маш сайн мэддэг учраас бүх талаас нь. Тэгээ үндэсний цэцэрлэг түрээлэнг одоо ийм тархлааг болсонд харамсаж байна. За 973 га талбай гэдэг бол өөрөө бид Азида хамгийн том буюу 6 дугаар байранд орох хэмжээний том газар нутаг. За энэ байгууллагыг, энэ газар нутгийг авж үлдэхийн тулд, хамгаалахын тулд цэцэрлэг түрээлэнгийн үе үеийн дарга нар, ногоон байгууламжийн мэрэгчлэтнүүд, тэр дундаа одоо ажиллаж байгаа зарим хүмүүс тэмцсээр хамгаалсаар ирсэн. Сайн муугаар хэлэгдэн тэр бол асуудал биш. Ягаад гэвэл энэ байгууллагын ажил ил тод нээлттэй явагддаг учраас. Эцэстээ Улаанбаатар хот Монгол улсад ганцхан л цэцэрлэг түрээлэн байдаг. 21 аймаг 9 дүүргээс цэцэрлэг түрээлэн байгуулах бол үндэсний цэцэрлэг түрээлэнгээс ирж л алдаа оноо зөвлөгөө мэдээлэл аваад явдаг. За хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 5.6 м²-т байгаа. За нэг 0.2 м²-аар нэмэгдсэн гэсэн мэдээллийг өмнөх чуулган дээр өгч ирсэн. За нийслэлийн ногоон байгууламжийн 4/1-ийг цэцэрлэг түрээлэн бүрдүүлдэг гэдэг ингээд тоо бодох гэдэг юм л да. Тэгэхээр энэ газраас 96 гааг нь авчлаа. За КОП 17 гэдэг бас нэг 40 гаруй га газрыг нь бас өөр бүтээн байгуулалт хийж ах шиг байна. Ингээд хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ үнийгээ дагаад багасж байна л да. Тэгэхээр энэ дээр өөр хаана шинээр ногоон байгууламж цэцэрлэг түрээлэн төлөвлөж байгаа вэ гэдгийг би нэгдүгээр тодорхой асууя. За хоёрдугаарт энэ ажлууд өмнө яригдж байгаагүй ш олон жилийн туршид яригдчихсэн асуудал. Тэгээ хуультай арчилдаг байсан. Тэгээ хуулийг нь бас өөрчилсөн юм байна. Усны сан бүхий усны хамгаалтын энэ бүсэд одоо нийгмийн барилга байгууламж барьж болохоор ингээд хуулийг өөрчилсөн. Хүчтэй л одоо ажиллаж ийн гэх юм уу, юу гэх юм. За тэгээд хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр байгаль орчны дүгнэлт нь гарсан уу? Нийслэлийн байгаль орчны газар. За амгалан дараагаас энийг тодруулж асууя. За усны газартай зөвшөлдсөн үү? За усны газрын дарга Батбаяр дарга бол ус хамгаалахын төлөө тууштай тэмцдэг хүн гэж би боддог. За 3 дугаарт ус сувгийн удирдах газар худгийнх нь ойрхон мод тарихад л эсэргүүцдэг байсан газар шүү дээ. Тэгэхээр ямар нэмэлт 1 минут. Ус сувгийн удирдах газраас мэдээлэл авмаар байна. Тэгээ одоо Золдвын төлөөлөгч ус сувгийн удирдах газрын менежер хүн шүү дээ. Тэгээ эднийхээс бол авсан юм уу, үгүй мүү би бас мэдээлэл авмаар байна.
За энэ зүйлүүдийг тодруулаад тэгээ санал дээр саналаа хэл. За юун дээр үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн газраас үндэсний урлагийн их театр төв цэнгэрлэх хүрээлэнг хоёр улсын ерөнхийлөгч ярь төгсчний дагуу 40 га газар дээр бол урдсан байдлаар бол төлөвлөсөн байж байгаа. За урдсан байдлаар төлөвлөсөн байгаа учраас бол анхан шатны бичиг баримтуудыг огдоор хилцэх шатанда ус сууг болон байгаль орчны газартай хилцэх шатанда тодруулах шатанда явж байгаа гэж ойлгож болно. Энэ талаар бас эргээд дэлгэрэнгүй мэдээллийг оюун зохиол төлөөлөгч бичгээр. За өнөөдрийн уралд бас соёл спорт аялал жуулчлалын залуучдын яамнаас газрын дарга инх хамгаалан оролцож байгаа. Инх хамгаалан байна. За энэ золтой төлөөлөгч хариулах уу? Урлаас өгсөн үүргийн дагуу сувгийн удирдах газрын дарга, төрхүү дарга, төлөөлөгч төрхүү, солонгос томилтой айлчлалтай байгаа. За золтой төлөөлөгч. За одоо өөрөө асуудлаа оруулчиад өөрөөсөө асуугаад хариулна ч гэж юу аах вэ? Сувгийн удирдах газар дээр энэ асуудал орж ирсэн эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ талаар худгийн хөндөгж байгаа асуудал байгаа юу гэж асууад тодорхой хариулт авч удаагүй учраас мэдэхгүй байна. Тийм учраас одоо энэ талаар санал аваагүй л гэж би бодож байна. За оюун зул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Ерөнхий архитектур төгсдөлгөр төлөөлөлт талаас нь оюун зул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөгээд 2019 онд батлагдсан байдаг. Тус мастер төлөвлөгөөгөөр ногоон байгууламжуудыг 4 янзаар ангилаад тухайн ангилал бүр дээр нийслэлийн хэмжээнд хаана хэдэн ширхэг хэдэн га гэдгээр нь бүр наривчлсан баталсан байдаг. Тэгээ яг энэ төлөвлөгөөний дагуу зарчмын ажлын албаас бас үйл ажиллагаа хэрэгжүүлээд жил бүр бол ногоон байгууламжийг нэмэхээр бол ажиллаж байгаа. За ерөнхий архитектурын хувьд бас яг энэ төлөвлөлтөн дээр нэлээдгүй анхаарад харамсалтай энэ төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй болсон байрлууд нэлээдгүйд гарч ирсэн. За тэр дотроо үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол одоо улсын чанартай том цэцэрлэгт хүрээлэнд ордог учраас том буюу 20 гагаас дээш энэ ногоон байгууламжуудыг нийт Улаанбаатар хотын хэмжээнд 14 байршлаар бол гаргасан байгаа. За мөн дунд хэмжээтэй буюу 10 га хүртэлх ийм хэмжээтэй ногоон байгууламжуудыг мөн бас гаргаад зарчмын айлын албанаас энэ оны өнгөрсөн сард архитектур төлөлтийн даалгавруудыг бол тухайн байршлууд дээр авсан байгаа. Нийт 24 байршил байгаа. За тэгэхээр төлөөлөгчд бас яг энэ төлөлтийн дагуу яг хаана хэдэн га дүүрэг тус бүрээр нас мэдээллийг албан байдлаар албан бичгээр бас хөргүүлье. Баярлалаа.